ороод ирэхлээр магадгүй одоо юу гэдгийг хүүхдийнхаа уушгины хатгалгааг хүндэрч байгааг яаж мэдэх вэ? Охтуудынхаа сарын тэмдгийн өвдөлтийг яаж намдаах вэ? Энтергээл ярих байх гэж бодож байгаа бах. Тэгэхдээ би тэгж ярихгүй. Хэрвээ та нар одоо яг хүүхдийнхаа 18 нас хүртэлх төрснөөс ахуулаад 18 нас хүртэлх хүүхдийнхаа бие махбодын эрүүл мэндийн талаар хамгийн орчин үеийн хамгийн өндөр нотлоготой мэдээлэл авахыг хүсэж байгаа бол үүдэнд хүүхэд ба гэр бүл ном худалдаалагдж байгаа. Тэрийг уншихыг зөвлөж байна. Харин би өнөөдөр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар ярих болно. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл байх, эрүүл мэнд гэдэг тодорхойлолт бол хоёр том хэсгээс тогтдог. Нэг нь бие махбодын эрүүл мэнд, одоо тэр уушиг, зүрх, үе мөч, яс одоо юу гэдгийг арьс тийм ээ, хоолой ам. Нөгөөх нь болох дээр зэрэг сэтгэл зүйн эрүүл мэнд байдаг. За тэгээд одоо манай Монгол улсад ч юм бол хүүхдийн өвчлөл эндэгдэл жил болгон буурж байгаа. Одоо хүүхдийн эндэгдэл гэхэд манайх дэлхийн түвшнээс хамаагүй доор болцсон байна. Тэгэхээр та нарын хүүхдүүд бол нэг айхтар хүнд өвдөгчгүй ийм хариуцлагатай ийм одоо өндөр боловсралтай улсуудын хүүхдүүд бол айхтар хүнд өвдөгчгүй тэгээд вакцин гэж одоо мянганы гайх юм шиг тэгээд тэр вакциндаа итгээд вакцина хийлгээ яваад байхад бол асуудалгүй. Орчин үед бол 21-р зуунд бол одоо яг хүүхдийн эрүүл мэнд талаасаа ярих юм бол бие махбодын эрүүл мэнд биш сэтгэл зүйн эрүүл мэнд хамгийн чухал болсон байна. Тэгээ хэдүүлээ энэ талаар ярих юм байгаа юм. За тэгэхээр сэтгэл зүйн дархлаа гэж юу вэ гэхэлэр одоо бие махбодын дархлаа юу вэ гэхэлэр гаднаас вирус юм уу нян ороод ирэхдээ тэр дархлаа тогтолцоо тэрийг устгаж хүүхдийг өвчлүүлэхгүй ч юм уу хөнгөн богинохоо өвчлүүлэхийг л хэлж байгаа. Энийг манай ээж аав нар бүгд мэдж байгаа. Тэгвэл сэтгэл зүйн дархлаа гэж юу вэ гэхэлэр нөгөө хүнд одоо сорилт, бэрхшээл одоо та нар фейлднэ гэж ярьдаг те бүтэлгүйтэх өвчин, зовлон, үхэл, хагацал те энэ ч удаа амьдрал юм чи ийм юм болоход хүүхдсэд ах жоох том болсон хойноочтой нугарахгүй, хугарахгүй, шантрахгүй сэтгэл зүйн эрүүл мэндэ тогтвортой төв авч явах тэр дархлааг л хэлээд байгаа юм. За тэгэхээр одоо орчин үед одоо маш их чадвар хүнээс шаардж байна. Олон зуун жил, магадгүй олон мянган жил байж магадгүй IQ гэж юмн дээр маш их анхаарч ирсэн. Тэгээ IQ л өндөртэй бол ер нь амжилттай, аз жаргалтай, сайн сайхан амьдрна гэж бодож ирсэн байна. За ямар ч тэгэл байсан 1905 онд Францын сэтгэл зүйч IQ тестийг анх удаа гаргасан байдаг. За тэгэхээр энэ бол нэлээд дээрийн хуучин юм. За тэгээд энэ IQ явж итэл маш өндөр IQ-тэй хүмүүс тэр болгон амжилттай болоод аз жаргалтай амьдрдаггүйг хүн төрөлхтөн шинжлэх ухаан анзаарч эхэлсэн. За жишээлх юм бол өнөөдрийн бидний ярих EQ-г хамгийн анх 1990-ад оноос эхлээд энэ ойлголтыг гаргаж авсан, энд анхаарч эхэлсэн. Тэгэхээр юу гэсэн үг 80 гаруй жилийн дараа саягүй энэ IQ гэдэг юмар чи явдггүй юм байна гэж тийм ээ. За тэгээд яг эмч хүний өв сонирхуулаад хэлэхэд IQ удамшин мэдээж гадаад болоод дотоод хүчин зүйл IQ-д нөлөөлнө, маш их нөлөөлөх юм бол удамшил байдаг. За тэгээ сонирхолтой нь юу вэ гэхээр эмэгтэй хүний хромосом XX, эрэгтэй хүний хромосом XY тэгээд тэр IQ-г одоо зөөж яадаг, тээвэрлж яадаг, хадгалж яадаг тэр генүүд X хромосом дээр байдаг гэдэг шинжлэх ухаан нотолсон. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн 2X хромосомтойгийнхоо хувьд одоо илүү тэр үр хүүхэдтэй IQ-га одоо удамшуулж яадаг. Мэдээж тухайн хүүхдийн IQ ээжийн аавын аль альнаас нь хамаарах боловч саяын хэлсэн тайлбараас үзэх юм бол ээжийн IQ хүүхдэд илүү их нөлөөлнө. Тэгэхээр ухаантай одоо IQ өндөртэй хүүхдтэй баймаар байгаа бол одоо IQ өндөртэй ихнэр авах гэдэг тийм ээ. За гэхдээ юу вэ гэхэлэр яг ер нь бол IQ-г хөгжүүлж болно. IQ ингээд өндөрсөд ээж болно гэхдээ айгүй бага хэмжээгээр. Гэхдээ сайн мэдээ нь юу вэ гэхэлэр яг одоо орчин үед энэ бүх судалгаа шинжилгээгээр IQ-гээс илүү EQ нь амжилтанд хүрэж байна.
одоо хүнтэй харилцах, тэр хүний сэтгэл зүйг ойлгох, өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох, баг болж ажиллах, одоо тэр гэр бүлдээ эхнэр байх, нөхөр байх, тэр бүх чадварууд чи ерөөсөө чиг IQ биш EQ юм байна гэдгийг шинжлэх ухаан хүн төрөлхтөн тогтооцсон байна. Тэгэхээр азар EQ гэдэг маань өөрөө бүр хүүхэд наснаас нь төлөвшүүлж болдог, хөгжүүлж болдог юм байх нэ. Нөгөө нэг юутай харьцуулбал оюуны чадамж, оюуны чадхтай харьцуулбал, IQ-тай харьцуулбал тэрийг хөгжүүлж болдгоороо давуу талтай. За тэгээд тэр IQ гэж юмыг хөгжүүлэхийн тулд одоо би энэ дээр юу лээд нэг 6-7 юм ярина. Тэрний эхнийх нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөх. Түрүүн тэр сүн дээр хэлж байгааз асуудал гарангууд сургуулийн багш нараас асуудал нөгөө дуудаад байдаг те. Гой сайн юм болох тэр дууддаггүй. За яг адилхан ингээд 30 хэдэн жил хүүхдийн чигээд байж ах тэр зэрэг ээж аав нар орж ирэл тэгнэ. Им чи манай 5 сартай хүүхэдтэй байдгаараа гидээгээл нумраал галзуурсан юм шиг уйлал орилол бахираал тий. Эсвэл миний 2 настай хүүхэд толгоогоороо юм мөргөөл одоо энэ шал юм мөргөөд ч гэдэг юм уу. Эсвэл дэлгүүр дотор ингээд шалан дээр хөвтөж агаад 4 мөчөөс авчуулаад одоо юу. Тэгэхээр би хэлдэг байхгүй юу. Танаа хүүхэд нэг хөөрхөн хот инээгээл баярлал 5 сартай хүүхэд чинь цогоол ингэж нү тийм. Тэг ягаад тэрийг ярихгүй байгаа ингээд би тэгдий. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг юм бол хинт ч байна. Хөгшин хүнд ч байна, залуу хүнд ч байна. 3, 4, 5 сартай 1, 2 настай хүүхдэд ч байна. Тэгэхээр баярлах, уурлах, гомдох, гайхах, урам хугарах тэр бүх сэтгэл хөдлөлүүдийг хүлээн зөвшөөрөх ёстой ээж аав. Энэ бол хүнд байдаг сэтгэл хөдлөл, харин ч эсрэгээрээ насан томрох тусам энэ улам их байна. Тэрийг өөрснөө ч ойлгодог, хүүхдтэй ч ойлгуулдаг байх юм бол энэ айгүй одоо өндөр EQ-тэй байх нэг боломж нөхцөл гэж үздэг. За тэгээд тэр EQ-тэй байх айгүй чухал юм бол энэ өдөр тутмын цагийн хуваарьд сургах гэж шинжлэх ухаан үздэг. За энэ дээр яг хөө би 2 юм энэ нөгөө нэг миний зураг мургнуудыг бол өөрчилсөн юм байна шүү дээ. За тэгэхээр энэ дээрээс бахирч харалж байгаа хүүхэд байсан юм. За тэгэхээр тэр юу вэ гэхлээр ер нь бол 2 сараас 4 сар хүртэл хүүхдийн энэ амьдралдаа ерөөсө хамгийн их уйлах хугацаа 2 сараас 4 сартай хооронд байдаг. Хүүхэд эхний 2-7 хоног л ер нь өвчтөй биш, өсөөгүй л ер нь уйлахгүй. Тэгээд одоо нэг эхний 2-7 хоног нэг иймэрхүү явна. Тэгснээ 2-7 хоногтойгоос өсөөд 2 сартаагаас 4 сар хүрээд тэгээ багасаад ингээд ер нь 5-6 сар гэхэд уйлахаа болно. Тэгэхээр энийг байна да. Энэн дээр ямар ээж аав нар ирээд юу гэдэг вэ гэхээр манай хүүхд айгүй их уйлаад байна. Дандаа тэрвэрлэх гээд байна. Тэгэхээр тэрвэрж сургамааргүй байна гэж ярьдаг. Энэ шиг буруу юм байхгүй. Энд чинь насаараа тэрвэрлэхгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдээ уйлж яхад нь заавал анхаарлыг татаж тайвшруулж авах хэрэгтэй. За энэ хараа өдөр тутмын цагийн хуваарь сургах дээр та нарыг бүр гайхшруулсан юм хэлэх юм бол 1-2 настайд нь өдөр тутмын цагийн хуваарьд сургаж эхэлнэ. Багадаа 1 нас, хамгийн оройтлоо ихэд 2 настайд нь. За дараагийнх нь энэ гадаа тоглох айгүй чухал. Одоо бидний хүүхэд байхад хоорондоо муудаад, сайдаа, шороо идээд ерөөсө гүүгээ тариага энэ шиг EQ-г одоо хөгжүүлдэг юм ер нь байхгүй. Тэгээ EQ-гээс гадна энэ бие махбодын дархлаанд ч маш чухал. Гадаа тоглоход байна 6,000 эсрэг биетэй учирч байдаг. Гэтэл байна улаан бурхны багц хэлэхэд нэг л эсрэг бие тариулж байгаа шүү дээ. Гадаа тоглоход 6,000. Тэгээ энэ айгүй чухал юм. Түрүүний тэр эхний видеонд гарч байгааз гадаа тоглосон чи ээж найгаад идэг. Юу л болох бол унаад ойчоод эсвэл нөгөө өвдөөд те бохир юмнаас өвдөөд гэд. За дараа нь энэ нөгөө өөрийгөө илэрхийлэх боломж олгох. За тэр хүүхдүүд өөрийгөө одоо чадчихээн, чадахгүй байна, ууралж гин, гомдж гин, хэцүү байна, ганцаардж гин гэдэг тэр боломжуудыг бид нар уулна айгүй сайн сонсож ойлгож харилцан ярилцж явах хэрэгтэй. Тэгээ бид нар энэ дээр ерөөсөө хийдэггүй. За энэ
тэр ойлгож сонсдог дотор бас бүр нөгөө няраа үед уйлах орно. Эхний 4 сар зөвхөн гар дээр унтна. Өдөрч байна уу, шөнөч байна уу? За тэгэнгүүт нь гар дээр унтаад байна гэж баахан эмнэлгээр барьж яваад тархины даралт гэдэг оншоо тавиулаад тэгэл дандаа унтуулдаг, нойрсуулдаг, таталтын эсрэг юмаа уулгах чинь нөгөө уурах тархины хөгжил мөгжлийг бүгдийг нь удаашруулаа хийчихнэ. Энэ өстө үнэхээр харамсалтай. Тэгэд эхний 4 сар тэрвэрнэ штэ. Өөр ямар ч арга байхгүй. Тэгээд нөгөө ингээд ойлгож сонсохдоо дандаа яаж байгааз ингээд өөртөө нийжлэхэн төвшөнд те энэ аягүй чухал, бид нар хизээч ингэдэггүй. За тэр ойлгож сонсох дээр би зүгээр өөрийнхөө би 2 хүүгээ өсгөж хүмүүжүүлж явахдаа би нэг 2 алдаа гаргасан л гэж одоо ч хүртэл би боддог, харамсдаг. За нэг алдааг би яг энэ слайдн дээр ярих юм бол би эхний хүүхд бол 90 онд төрсөн, одоо 35 настай. 90 онд бол ясэл цэцэрлэг юу ч байхгүй. Би 2 нас хүртэл хүүхдээ өөрөө харсан. Сайндаа ч биш, угаасаа юу ч байгаагүй. 91, 92, 93 онд юу ч байгаагүй. Тэгээ би өөрөө харсан. Сүүлийн баг хүү маань 2000 онд төрсөн, одоо 25 настай. Тэгээ тэгэхэд нөгөө цэцэрлэг ясэл хувийн улсын түмэн жорын юм. Тэгэхэд нөгөө хүүхэд асрагч найны мааны бүгд гарцсан байсан. Тэнгүүт би залуухан, би 37 настай. Тэгээ би яасан бэ гэхлээр хүүхдээ 1 нас хүртэл харуулад би найныгаар харуулсан. Бити миний алдааг давтаарай. 2 нас хүртэл заавал өөрснөө харна. Та нарт гэрийн асрагч, гэрийн үйлчлэгч байж болно. Хоолой чи идэг, өмөө чи угаадаг, гэр орны чинь сэвэрлдэг. Тэгэхээс хүүхдээ бити харуулаарай. За. Асуудлыг шийдэх ур чадвар сая ер нь баг бүх хэлтгэгчнэр ярьсан. За энэ дээр миний 2 дахь алдаа юу вэ гэхлээр би одоо 60 гарцсан хүний хувьд бидний амьдрал хэцүү байсан социализмд. Ер нь дандаа дутуу гачуу хэдийгээр би миний ээж 2 хоёулаа дээд боловсролтой манайх 4 хүүхэдтэй боломжийн амьдрдаг байсан ч гэсэн одоогийн энэ амьдралтай харьцуулах юм бол маш хэцүү амьдрал байсан. Тэгээд би 2 хүүхэдтэй тэгээд нөгөө би 2 нийгэм үтсэн байх нь шүү дээ. Нөгөө социалист нийгэм тэгээд одоогийн энэ ардчлал чөлөө зах зээлийн нийгэм. Тэгээд би хүүхдүүдээ юугаарч дутаахгүй гачаахгүй би хүүхдүүдэд ямар ч зовлон бэрхшээл үзүүлэхгүй гэж бодож байсан. Энэ маш буруу юм байлээ. Миний алдааг битээ давтаарай. Тэр хүүхдийнхээ давуу талыг олж хардна. Түрүүн мөнх сайхан ярьж байгаа шүү дээ. Нөгөө саксны шийд авч өгсөн төгөлдөр хуур юу. Ер нь бол яаж энэ давуу талыг харддаг юм бэ гэхээр олон юм оролдуулаад байдгийг. Тэгжээтэл юун дээр хүүхдийн чинь нүд сэргээд, юун дээр ядрахгүй, эцэд цуцхгүй, юун дээр авьяастай гэдэг нь харагдана. За энэний тулд маш их мөнгө хэрэгтэй. Одоо төгөлдөр өөр хэдэн төгрөг юм тий. За тэгэхээр энд байна хамгийн их одоо өндөр өртөгтэй хүүхдээ өсгөдөг газар бол Солонгос дэлхий дээр. Та нар Солонгосын киноноос мэдж байгаа. Дараа нь Хятад. За би Хятад Солонгос хэлгүй учраас тэдгээрийн датаг олж чадаагүй. Англи, Америкт болохоор жилдээ 23-аас 28 мянган доллар зарцуулдаг нэг хүүхдэд өсгөж одоо хүмүүжүүлэхэд те дундаж нь 25. За тэгээ ингээ харах юм бол хүүхдийн чинь наас ахих тусам шаардлагатай мөнгөний тоо хэмжээ ихсэн шүү. За нөгөөдөгтөр юу харагдж байгаа гэхэлэр тэр 90 онд байсан баха нөгөө хүүхдийнхаа боловсрол тэр хөгжүүлэхэд тэр нийт зардлын хэдэн хувь гэж байна. 4 жилийн дараа нь байна 10 хэдэн хувь тэр шараар зурсан. За тэгэхээр хүүхдээ сургаж боловсруулж энэ одоо давуу тал малын нэх одоо энэ creativity тэр чи одоо ийм үнэтэй шүү гэдгийг энэ графикаас харуулж байгаа. За мэдээж өөрснөөр үлгэрлэх. Тэгээ энэ дээр би 2 ачтай эмээ хүний хувьд залуучуудад хандаж би юу гэж хэлэх вэ гэхээр бити өвөө эмээгээрээ хүүхдээ харуулаарай. Ер нь бол буруу. Аль талаараа ботсон. Буруу. Би мэдээж ач нартайгаа цагийг өнгөрүүлэх маш дуртай. Одоо миний хамгийн хайртай юм бол миний ач охин ач хүү хоёр. Гэхдээ байнда шинжлэх ухаан юу судлаад тогтооцсон бэ гэхээр төрснөөс ахуулаад ой хүртэл ач нартайгаа өвөө эмээ 7 хоногт нэг удаа уулзна. Нэг наснаас сургууль ортол 5 нас хүртэл сард 2 удаа уулзна. Сургуулийн бага наснд сард 1 удаа тэгээд ахлах дунд ангид 2 сард 1 удаа, ахлах ангид өсвөр наснд гээд 3 сард 1 удаа гээд бүр тогтооцсон байдгийг. Тэгэхээр энийг бариараа нэг уулзахтаа хэдэн цаг уулзах вэ гэж юу? Энэ бол чанартай цаг зарцуулах хэрэгтэй. Тэгэхээр тэр өвөө эмээгийн одоо нас, эрүүл мэнд тэгээд тэр
6 сартай хүүхэдтэй яаж тоглох уу, яаж цагийг чанартай өнгөрөөх үү, тэрийг мэддгийм үгүй юм уу тэр өвөө эмээ, ямар дасгал хөдөлгөөн, ямар дуу бүжиг, гадаа яаж авч тэгэхээр чанартай цаг зарцуулаарай гэдгийг л хэлнэ. Тэр нь 20 минут байж магадгүй, тэр нь магадгүй 4 цаг байж магадгүй. Тэгэхээр ийм юм байна. Маш их баярлалаа.